Итгэлийн ахын дүүс та бүхэндээ шинэ өглөөний мэндийг дахин хүргэе. За тэгээ өнөөдрийн өвгөн үйлчлэл маань эхлэж байна. Энэ бүгдийг бурхандаа даатхан өргөөд хамтдаа бүгдөө залбирая. Их эзэн минь танд талархъя. Тэгээ та бидэнд шинэ өдрийг, шинэ өглөөг та бидэнд өгсөн талархаж байна. Таны үгийн илчиллүүд бидний амьдралд өгөгдөж, энэхүү илчиллээр эзэн бас илчиллийг хүлээж аваад, энэхүү илчиллэл үгийг хэрэгжүүлж амьдрахад минь бас үр жимсийг ургуулж амьдрахад минь та бидэнд туслаарай. Өөрийнхөө бас мөн чанарыг илүү их та бидэнд харуулж өгөөрэй. Эзэн минь тэгээ таньдаа бүгдийг даатгаж байна. Тань талархан бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Аамен. Халелуя. За хамтдаа бүгдөө дуулал номын 42 дугаар бүлгийн 1-ээс 2 дугаар ишлэлийг уншицгаая. Бог урсгал ус хүсхийн адил бурхан таныг сэтгэл минь хүснэ. Бурханаар амьд бурханаар сэтгэл минь цангана. Би хизээ явж бурханд бараалхах вэ? Хүн бүр сүнслэг амьдралдаа бурханаар үргэлжид цангаж байдгийг энэ ишлэл бидэнд сануулж байна. Хүмүүс биднэр хоол байхгүйгээр хэд хоног явж болох хэдий ч бид ус суухгүйгээр бид өнөхөр амьдрах ямар ч боломжгүй гэсэн. Тийм учраас ус бол чухал зүйл. Ус бол амьтай холбоотой зүйл. Өөрөөр хэлбэл ус бол бидний амийг цэнэглэж өгч яадаг чухал зүйл байгаа. За тэгвэл бидний бие махбодд минь ус хэрэгтэй байдаг шиг бидний оюун бодол маань, бидний сэтгэл минь, бидний сүнс минь амьд байхын тулд бүхэл цангаануудыг тайлахын тулд бидэнд хэрэгцээтэй зүйл юу вэ гэхээр энэ бол бурхан юм аа. Өөрөөр хэлбэл бидний сэтгэл минь үргэлжид бурханаар цангаж идэг гэсэн үг. Бид бурхныг хайж идэг, эрэлхийлж идэг, бурханаар цангаагаа тайлахыг үргэлжид бид хүсэж, хүсэмжлэн явж идэг гэсэн үг. За тэгвэл бүгдөө эндээс хамтдаа үргэлжлүүлээд энэ ишлэлүүдээс суралцъя. 2 дугаар ишлэлдэр цангах гэсэн үг гарч ирж байгаа. За тэгэхээр цангах гэсэн энэ үг нь еврей хэлэндээ дотоод хүсэл, хов хоосон байдлыг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ нь бурхныг илэрхийлэх гүн гүнзгий, дотоод сэтгэлийн хоосон байдал, дутагдaltaй байдлыг бидэнд илэрхийлж илүү харуулж өгч байна. Тэгэхээр яг үнэндээ бидний сүнс зөвхөн бурхнаар л услагдаж байж л бид нар амар амгалан олно гэдгийг бидэнд тодорхой сануулж байна. Та намын 5 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлдэр зөвхт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс нь ёроолтойе гэж. Тэд хангалуун болох болно гэж хэлсэн байна. Тэгэхээр бид үргэлжид өнөхөр цангаж байдаг. Энэ бол юу гэдэг вэ? Бидний сүнс минь, бидний дотоод сэтгэл минь хоосон байгаагаас бидний дотоод сэтгэл минь орон зайд минь бурхан дутагдж байгаа учраас бид цангаж байдаг. За мөн сэтгэл гэсэн үг сая энэ дэр гарч байгаа. Сэтгэл гэж орчуулж байгаа энэ үг нь болохоор еврей хэлэнд бас ямар утгыг илэрхийлж байгаа? Ам, дотоод хүн, амьсгал гэсэн утга санааг илэрхийлж байгаа. Сэтгэл гэдэг бол оршихуун төв юм аа. Сэтгэл гэдэг бол дотоод хүний төв юм аа. Сэтгэл гэдэг бол хүний ам юм аа. Тийм учраас хүмүүс бид нар юугаар цангаж байдаг вэ гэхээр агуу бүтээгч бурхнаар бидний сэтгэл минь үргэлжид цангаж байдгийг энд бидэнд хэлж байна. Тэгэхээр хүмүүс бид мэдрэмжийн төдий байдлаар бурхнаар цангадаггүй. Бурхан бол зөвхөн бидний мэдрэмжийн бурхан биш. Мэдрэмжид минь эрдэг тийм бурхан биш. Харин энэ бол амийг бидэнд өгдөг. Амьсгалыг бидэнд өгдөг. Дотоод хүнийг минь оршихуун төвийг минь үнэхээр засаж, залруулж, шинжилж засч өгдөг. Тэр агуу бүтээгч бурхан бидний амьдралд ирдэг юм аа. Тийм учраас дуулал дээр бидний цангааг бид ингэж цангаж тэр агуу бурхнаар бид нар хүсэж тэмүүлж өдөр тутам бид өөрсдөө амьдралд үнэхээр түүнийг төвөөр цангах хэрэгтэй гэдгийг тодорхой бидэнд хэлсэн байна. За энэ дээр бас яг хүсэх гэсэн үг гарч ирж байгаа. Хүсэх буюу хүсэн тэмүүлэх. Тэгэхээр хүсэх буюу хүсэн тэмүүлэх гэдэг нь энэ нь цөхрөлтгүй эрмэлзэл, идэвхтэй хайх гэсэн утга санааг илэрхийлж байна. Тэгэхээр энэ бол зүгээр нэг хүсэж байгаа зүйл биш. Би хүсэж байна гэдэг хүслээ биелүүлэх төдий тийм зүйл биш. Харин энэ бол амьд үлдэхийн тулд заавал хүрэх ёстой. Хайх ёстой. Тэр зориг болж ирдэг зүйлийг бидэнд хэлж байгаа гэсэн. Тийм учраас өөрөөр хэлбэл бурхнаар хүснэ гэдэг нь, бурхнаар цангана гэдэг нь энэ нь зүгээр нэг хайж олох тухай зүйл биш. Зүгээр нэг хүсэж байгаа зүйл биш. Энэ нь заавал хүрэхийн төлөө, хайж олохын төлөө өөрийнхөө амьдралын зориг болгохыг илэрхийлж байгаа утга санаатай зүйл юм аа.
Тэм учраас та өнөөдөр Бурхныг тийм ээ хайж олохдоо амьдралын зорилго болгоорой гэж таныг уриалан ятгахж байна. Бурхан бол таны амьдралын чинь зорилго, таны хүсэл тэмүүллийн чинь зорилго нь эзэн Бурхан байх болтугай гэж тийм ээ таныг бас энэ үгээр ятгахж байна. За бид нар жишээ нь одоо бууга усгүйгээр амьдрах ямар ч боломжгүй тул усыг хүсэх нь түүний амьдралын хамгийн нэн тэргүүнээ чухал асуудал тийм ээ одоо болдог шиг өнөөдөр тийм ээ бид яг бидэнд амьсгалыг өгдөг, амийг өгдөг, амьдралыг өгдөг тийм бидний дотоод хүнийг маань хүчрэгжүүлдэг агуу Бурхныг бид нар хүсэж тэмүүлэх нь мэдээж энэ бол бидний амьдралтай холбоотой асуудал юм а гэдгийг тийм ээ одоо бидэнд одоо сануулж байна. За хүсэн тэмүүлэх нь бидний сэтгэлийн гүндэх хоосрлыг Бурхнаар дүүргэх гэсэн эрэл хайгуулыг илэрхийлж байгаа. Бид сэтгэлийнхаа хоосныг Бурхнаар дүүргэцгээе. Хүний зүрхэнд Бурхнаас өөр дүүргэгдэх зүйл тийм ээ үгүй юм а. За тэгвэл энэхүү одоо бид агуу Бурхныг хүсэж тэмүүлэх энэ амьдралыг бид яаж өдөр тутмын амьдралдаа бид нар хэрэгжүүлэх вэ? За зөвхөн бид эзний өдрөл сүмд очиж, чуулганд очиж Бурхнаар дүүргэгдэх биш. Өдөр бүр түүний оршихуйг эрэлхийлж түүгээр дүүргэгдэхийг хүсэн тэмүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр 7 хоногт нэг л удаа цангааг тайлах биш. 7 хоногт нэг л удаа дүүргэгдэх биш. Өдөр тутам цангаагаа тайлж, өдөр тутам Бурхнаар дүүргэгдэж байх нь энэ бол чухал зүйл юм аа. За мөн бас өдөр бүрийн залбирлаар цангаагаа тайлах хэрэгтэй. Залбирал гэдэг бол зүгээр хэрэгцээнүүдийн жагсаалт төдий зүйл биш. Харин залбирал гэдэг бол амьд Бурхан эзэнтэй харилцдаг хамгийн чухал харилцаа бөгөөд үүнийг юугаарч орлуулжгүй, юугаарч сольжгүй тийм чухал одоо зүйл юм аа. Тэгээ бүгдээ өнөхөө цагаас Бурхан эзэндээ даатгаж өргөөд бус бүгдээ залбирцгаая. Их эзэн Бурхан минь танд баярлалаа. Тэгэхээр та бидэнд энэ цагийг өгсөн талархъя. Тэгээ танд бид бүгдийг өргөж байна, даатгаж байна эзэн минь. Бидний сэтгэлийн цангааг минь тайлдаг Бурхан эзэн тандаа баярлалаа. Тэгээд эзэн та үнэхээр Бурхан минь цангааг минь тайлдаг. Эзэн минь талархъя. Сэтгэлийг минь үнэхээр тас өөрийнхөө амиарт итгэдэг эзэн Бурхан минь тандаа баярлалаа. Энэ бүгдээр дүүргэхдгийн төлөө бид илүү их хүсэн тэмүүлж амьдрахад минь та бидэнд тусалж өгөөрэй. Эзэн минь тань талархаж бидний эзэн Есүсийн нэрээр даатхан залбирч байна. Амен. За эзэн та бүгдийг ивэх болтугай.